Өнөөдөр та бүхэнд юу үргэлжлэн ирсэн байна? Сашинда сайхан шилцгээж өнөө өнөөдөр шиний 4 болж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдөр Counter Strike-тай холбоотой ээлж нэгэмжлэгийн оруулахад их бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн имжлэгийн тэтгэгчээр CS:GO-гийн сандраа ажиллаж байгаа шүү. Тэгээд өнөөдөр хэдүүлээ $3000 Butterfly унгааж чадах уугүй гэдгийг талаар харцгаа. Тэгээд өнөөдөр бас энэ сайт дээр байгаа кейсүүдийн ревю хийгээд тэгээд бас жоохон апгрейд хийгээд, жоохон кейс battle хийгээд, тэгээд жоохон кейс унгаагаад тэгээд ерөнхий өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая даа гэж бодож байна. Тэгээд вебсайт маань Broken Hearts Club гэдэг юм ивент зарласан байгаа. Тэгээд өнөөдөр бас надтай бичлэг хийж байгаа манай чахардаг сандал. What we finna do? За, тэгэлгүй яах вэ? CS:GO Skins website дээр орж ирсэн байна. Тэгээ энэ дээр бол одоо Broken Hearts Club гэдэг нэг юм ивент явж байгаа. Тэгээд банан дээр нууц хайрцаг олмол гэдэг. Та хэдс юусэн өөрсдөө вебсайт руу ороод бас ороод үзэхгүй. Тэгээ өнөөдөр хэдүүлээ $1500 үргэлжнэ. Yay! $1500 хэдүүлээ хүссэн кейсээ нээж дуусгахыг гэж бодож байна. Тэгээ өнөөдөр ихтэй $1500 ялж $3000 руу зүтгүүлнэ хэдүүлээ. $3000 чинь баг юу 10 сая төгрөг хөө 10 сая төгрөг. $1500 чинь гэхдээ бас өөрөө 50 сая төгрөг байгаа шүү дээ. За хэдүүлээ хаанаас нь цаг Heartbroken case гэдэг шууд Valentine холбоотой кейснүүдээс далаад эхлэе гэж бодож байна. Өнөөдөр хэдүүлээ шууд мангар хурдан нэг явчихна. Эхний кейс. За хэдүүлээ нэг 5-5-ыг нэгээл тэг бүгдийг апгрейд хийзээ. Тэгээд бас нэг жоохон кейс battle хийж байгаа. Тэгээд дуусгая заяа. За, эхний 2 дахь нь угаас хог, 3 дахь нь хог, 4 дахь нь хог, 5 дахь нь хог. Яг гоо энэ дээр гэхдээ chance нэмж байгаад үзэх юм бол шүү дээ. Хэдүүлээ нэг Jester mod дарж үзэх юм бол $86-оор за $86 нэг дараад үзчихье заяа. Heartbroken. Шархалсан зүрхний кейс. Ойлгож байна уу? За энэ дээр бол илүү chance дэж магадгүй юм шүү. $7 гэдэг арай гайгүй үнэтэй буунууд унгах боломжтой болоод ирчихэж штэ. Тэгэхдээ хутга мотго болж байгаа хэцүү санагч. За Jester mod-ыг сууд юм байна уу? The Heartbroken case энэ $1 кейс юм байна энэ өөрөө. За Gold Silence case гинэ. Cold Silence бүр цэвдэг хүйтэн чимээгүй кейс. Эндээс бас хамгийн унах боломжтой Icarus fail юм байна. Эндээс угаасаа 5 дарахад олигтой юм унахгүй л дээ. За тэгээ та энэ вебсайт руу орохтой бас өөрсдийнхөө санхүүгийн эрсдлээ тооцоолох хэрэгтэй шүү заяа. Тэгэхгүй бол хамаагүй амьдралаа тавиад энэ ингээд хамаагүй кейс мэс онгоолоо суугаад очихлохгүй. Та өөрсдөө гэхдээ өөрсдөө байгаа контент төр байгаа буунуудаа оруулаад ийшээ бас оруулаад тэгээ апгрейд хийж болно. Та апгрейд нь яах хэрэг. За та нарт ингээд контент төр чинь нэг эм 4 байлаа гэж бодъё л доо. Нэг эм 4 байлаа заяа. Та нар одоо энийг за $7 энэ бууг та нар шууд $14 болгож болно гэсэн үг. Хэрвээ яг эн чинь зөв таарах юм. За хэдүүлээ нэг турш үзье л да. $14 за фамаас уулах гэж үзье заяа. Бүүм зүүн талтай. Yay! Тэг яг орж ирж мэрснэ. Юу яж болно л та. $7-ийнхоо буу мөг одоо $490 та нарт буу байлаа шүү дээ. Энийг энэ сайт руу оруулаад ирсэн заяа. За энэтэй ижил төстэй буугаар сольж болно гэсэн үг. Ингээд нэг ап маптай шүү сольж болно гэсэн үг заяа. За энэ дээр яг би вебсайтаа Монгол дээр болгосон болохоор солилцогч мэлцэгч гэдэг бла бла юм гарч ирээд байгаа. За aim high with the case гинэ. Энэ дээр болохоор Medusa байна, Talon knife Doppler байна. Тэгээд Lunar Weave байна заяа. Та хэд бас яг энэний зарласан giveaway. Миний яг promo code дээр зарлагдсан giveaway руу орох боломжтой. За та хэд J үсэг заяа. J үсэг шүү. JAY биш. JWOO гэдэг promo code deposit дээр ашиглаад миний giveaway руу орох боломжтой. Бахан 3 хутга байгаа заяа. Та хэд тийш орох боломжтой. Энэ тэгээд $30 кейс юм яа үнэтэй юм бэ. 57 hit rate дууссан гоо. Энэ зүгээр нэг хог унжаадаг нас. За ингээд тэгтээ юу Stat Track Factory new MP5 ST унжаана. Яг буу нэг бодогдгоо ч гэсэн. Яг байж болохоор. Яг гэхдээ зүр мөнгө нь олж байгаа л та. Одоо энийг шүү зарч болно шүү дээ. Тэгээ зарчин гол мөнгө ч үгүйсэн нэмэгдээд орж. Тэгэхээр та гайгүй гэсэн. Би уусаа энийг задлсан юм байна шүү. Ямар галзууслаа. Энэ шинэ кейс юм байна л та. За одоо гэхдээ $1500 гэдэг чинь хэдүүл шууд мангар үнэтэйг задлаад тэгээл эндээсээ шууд босголт шүү дээ. Эндээс $3 grind шүү дээ. За $400 кейс задлаад нэг хутганд гачиж байгаа заяа. Doppler face нэг талаа knife онж энэ баг Star Trek бол GG. Factory new ой. $400 кейс задлаад $1000 хутгатай. Ганц даралтаар. Ганцхан даралтаар. Ямар ч Jester mod зод байхгүй. 400 1000 болгочлаа. 3.5 сая төгрөг гэсэн үг шүү дээ. 3.6 сая төгрөг. За одоо миний яриад байгаа тэр нөгөө нэг апгрейд хийн гэдэг байгаа, шинжилнэ гэдэг байгаа ч одоо энэ ихгүй. Одоо би энийг ингээд хэдүүлээ шүү $3000 болгож байгаа бол өнөөдөр бичлэг ингээд болий зүгээр. Та хэд тэгээд энэ вебсайт дээр бас ингэж хутганд гаж болд юм байна гэж тэ баталгаатай харж болно шүү дээ. Та хэд миний CS стримүүдийг үзчихсэн бол надад хутга байдаг, бэлээ байдаг тэ. Тэгээд print streamтэй app байгаа, USB байгаа. Тэснэ биш. USB Deagle байгаа. За одоо хэдүүлээ шууд энэ 2x дээр заяа. 2 үржүүлнэ гэсэн үг байхгүй. Энэ 2x нь.
За энийг хэдүүлээ зүгээр шууд Autotronic Butterfly Knife болох гэж үзчихье заяа. Шууд 2x гэсэн үг. $2000 болно гэсэн үг. $1000 зүгээр утгагүй их мөнгөөр тоглож байгаа сте. Энийг барыг алдсан л гэж орж ирээд байна да. Гих мэдчихлээ. Санхүүгээс тооцоол гэдэг нь ийштэй чат. За юу ч гэсэн гэхдээ хэдүүлэнд дахиад үрж болох $1000 байгаа учраас зүгээр илүү танигтай үзье. За porcelain case заяа. За энэ дээр $300 дээр хэдүүлээ гайгүй юм наачих юм бол хэдүүлээ $1000 руу гайдалж байгаа. За тэгтээ хэдүүлээ нэг ганцхан дараа тэгэхгүй бол $700 руу угаасаа хэдүүлэх мөнгө нисэж байгаа болохоор жижиг ирэн заяа. Кейс артанд кукри унчаач дээ. 118 гих мэтлээ шатаж болно. За тэгтээ хамаагүй. Хэдүүлээ сая задлсан кейснүүдээсээ унгасан айтмуудаа нийлүүлээд $152 нийт айтем унгасан байна. Одоо хэдүүлээ 1500-аас давуулахгүй л өнөөдрийн хвчлэг болж жиж ирж байгаа гэсэн үг. За $300 Японгай унчаач энэ унсаа. За ингээд 2x-ээр нэмчихэж байгаа байхгүй. Одоо тэнгүүд хэдүүлээ 150 300 болгочих гэсэн үг байхгүй юу? Нэ математик easy математик байгаа сте. За тэнгүүд одоо $300 хэдүүлээ 600 болгон заяа харж. За. За ингүүл жоох хэцүү шүү. Та хэд $1500 яаж нүдэн дээр хийсгэж байгаа живүүг харж байна. Одоо хэдүүлээ багасна. Scarlet case руу орно. Хамгийн сүүл цааш ирээд нэг $1500 profit хийж явж байсан. Plus Sport AK47 гайгүй үнэтэй байх юм бол $250 profit их болгож гэсэн байхгүй field test нончж байгаа юм байна. За одоо энийг ингээл grind л шүү дээ. 2x. Яг энэ миний л tactical та. Би бол гэхдээ ингээд энэ ажиллаад байгаа надад. Заримдаа ажиллаад байгаа. Би чи нэг $1000 нэг хотыг 3000 руу Butterfly руу зөтгүүлж байгаа. Тэгээ цаашаа дахиж шунж байгаа алдсан. За энэ дээр ингээл $400 800 дараад. Энийг ингэж алдаж өгөөл гадаа гараал жиж ирчихэж байгаа. Тэд миний giveaway хаана айд шүү дээ. Миний giveaway энэ харагч тараа. Classic knife-тай, Naoja knife-тай, Classic knife-тай, Shadow dagger-тай ингээд эднэс рүү орж болно гэсэн үг. Тэгээд гол нь promo code ашиглаж шууд автомат руу орчдөг байхгүй юу? За өөр ямар кейс залж үзэх вэ? Хэдүүлээ хамгийн үнэтэй 3 кейсийг үзсэн. Amethyst-ийг бас үзье. За $400 гэдэг чинь юу нь одоо шатахад маш ойрхон байна л гэсэн үг. За эндээс гайгүй юм гал босох гэж үзье. Да Imperial Blade унчвал бас эвгүй унтсан. Driver Gloves унж штэ. $200-аас $325 profit ч ихсэн хэдүүлээ өмнө бол $1200 алдсан, $1250 алдсан болохоор одоо эндээс ямар ч profit их боломжгүй гэсэн үг юм байна. Амар хэцүү болцсон гэсэн үг байхгүй. Энийг үлдээч заяа. Одоо тэнгуүтэ бахан хэдүүлээ хэрэггүй хог унгаагаад хогоогоос grindлж унгаагаал тий. За юу байдаг чинь $4 slime case-нээс энийг speeder-ын дарж байгаа хитэн item унгаагаал тэнгуү саяны утга руугаа оруулаад юу ачна гэсэн үг байхгүй. Upgrade хийчихнэ гэсэн үг байхгүй. Шинжилчихнэ гэсэн үг. Илүү гайгүй мөнгө хийх ч үзнэ л гэсэн үг гэдэг. Тэгээ над шиг ингэж тоглохоор бас жиж ирнэ. Ер нь бол минийх гэхдээ яг 50-50 тал байдаг. Заримдаа амар шаа, заримдаа фейлчээд байдаг байхгүй. $21 $4 кейснээс $21 юм гаач болж байгаа гэсэн үг байхгүй. За одоо ингээд эднүсийг оруулаад тэгээ бэлэгээ бахан бонустайгаа оруулаад за ингээ 11 item оруулаад 11 item оруулахад $375 гэдэг чинь одоо хэдүүлээ нэг 2 үржүүлэх юм бол 600 болох байхгүй юу. Гэтэ хэдүүлээ 1.5-аар үржиж заяа. Хагас үржих гэсэн үг. Тэгээ энийг алдчихвал бүжиж ирнэ гэсэн үг. За энийг л авчиж байгаа юм. Гэнэт жоохон удаан бас grindлж болно. Doppler knife-а дээшлүүлсэн. За энэ дээр л яг хэдүүлээ үзүүл тэгэл fail үржиж ирээд хөө. Гих мэдчлэн хараа $350 хэдүүлээ $873 болгочих. Одоо би энийг зарчих юм бол гэхдээ $1100 болно гэсэн үг. Буцаагаад мөнгө олж эхэлнэ. Гэхдээ энийг одоо нэг апгрейдгээд бүр эвгүүрүүлчих боломжтой заяа. За баруун талтай. Авчаач. Энэ миний яриад байгаа тактик байхгүй юу? High risk тэ өндөр рисктэй байж та нар зүрүүлээд мөнгө олно. Одоо ихтэй хэдүүлээ яг 1200-аар зараад одоо энийг нэмэх юм бол яг хэдүүлээ өмнө анх ихсэн тэгээ тоглолтын дээр ихсэн дүнгээр рүү очно гэж бодонгууд жоохон хэцүү. Тэгэхээр хэдүүлээ яг profit эгээл энийг эндээс зүгээр сал хийдгүү энэ вебсайтаас салъя. Баруун талд авчаач. No! За $225 заяа. За энийг шууд 2x чи. За талан унчих. Зүгээр талан унчих. За GG бэ. 10 seconds later. Дэми юм их юм байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа тэр байна штэ. Чи юу энэ хүү $1500 Counter Strike skin сайтад алджээ. Тэр бүгдээрээ сайхан шилжүүлэх хэрэг. Баяртай.